За энэ одоо парламентын засаглалын парламент тогтцооны давуу тал нь л одоо бид ингээд тойрч суугаад асуудлаа ярьж байгаа даа. Тэгээ энэ парламентын засаглалтаа байгаагийн энэ давуу талыг бид цаашдаа ч гэсэн хадгалаад явна. Альва одоо шинэ асуудал хуулийн төсөл орж ирэхэд тал талаас нь тэгтээ бас мэрэгжсэн растаа сэтгэлгээндээ суурьсан байдлаар бид хэлцэх ёстой. За энийг бид өнөөдөр яг хэлцэж байна. Өнөөдөр энд бид 32 гишүүн байхаас байнгоор нь 22 гишүүн сууж байна. Бүх намын төлөөлөл, эвсийн төлөө сууж байна шүү дээ. Ийм л байх ёстой зааштай. Яг би зүгээр мэдээж хэрэг гишүүнийхээ санаачсан төслийг бид энд хэлцгээсхийн дэмжигсэх нь бол бидний байж л болох гарах шийдвэр. Би тийм шийдвэр гаргаж болно. Гаргах ёстой. Дараа нь хэлцэх явцдаа харин энэ хуулийг бол илүү бид нарийн судалж яаж боловсронгуй тийм хууль гаргахын төлөө бол бас ажиллах ёстой. Энийг бол бид нар тал талаасаа бас ойлгож байгаа гэж бодож байна. Гэхдээ яг бид биеиндээ одоо буруу тохиолж явах вэ? Би бас эргэн тойронд бас учир мэдэх улсуудтай байна. Учир мэдэх улсууд юу гэж хэлж байгаа нь зэрэг та нарын парламентын одоо шинэ дарагч чинь намын гишүүн байна уу, гишүүн биш байна уу тэр их чухал биш гэж. Хамгийн гол нь танай парламент ч ажилдаг байх хэрэгтэй гэдэг байна. Бид ажилдаа ирэхгүй хурлаа хийхгүй байгаа учраас тэрийг шүүмжлээд байна. Өнөөдөртөө. Гэхдээ бид бол парламент дотор бол өнгөрсөн хугацааны туршлагаа хараад үнэхээр парламентын дарга бол намаас ангид байхгүй бол ямар нэгэн байдлаар энэ хууль тогтоох үйл явцад нөлөөлдөг юм байна гэдэг ийм зүйл яриа сууж байгаа нь бол байж болох зүйл. Энийг яриад бид хэлцэх нь бол бидний асуудал шүү гэж байна. Гэхдээ яг би зүгээр түрүүн асуултын дотор чи энэ тэгэл санал явж л байдаг, хариулт явж л байдаг юм чинь би асуултаараа зориуд асууад байна л да. Яагаад бид одоо ганцхан одоо улс жишг болгосон энэ одоо парламентын дарга нь намаасаа бүрэн түтгэлждэг энэ жишгийг авах гээд байгаа юм бэ гэдгийн үндслийг та бүхэн сайн тайлбарлаач л гэж. Бүрэн тайлбарлаж ээж бид бүрэн хэлцэж энийг явах ёстой. Гэтэл бусад улсууд нь энийг яагаад одоо сонгоогүй байгааг бас бүрэн тайлбарлах ёстой. Тэр чинь цаана шалтгаан байгаа шүү дээ. Шалтгаан байгааг нь угаасаа судлаад гаргаад ирчихсэн янз янзын эрдэм шинэ үйлч байна, судалгааны тайлангууч байна. Тэрийг үзэх ёстой. Ингээд ирэхээр зэрэг би энэ асуудлыг юу гэж ойлгож байна гэхээр зэрэг бид их хурлын гишүүд, хууль тогтоогчдын хувьд энэ хэлцнэ. Энэ бидний үүрэг, бидний бас одоо эрхч байх чиг үүрэг. Нөгөө төгөр энэ дээр судлаачдын байр суурийг маш сайн сонсох ёстой. Төр эрх зүйн чиглэлээр, үндсэн хуулийн эрх зүйн чиглэлээр улс төрийн одоо улс төр судлаачдын байр суурийг сайн сонсч бид энэ дээр бас шийдвэр гаргах ёстой шүү гэж байна. Энэ чиглэлээр бол мэдээж ажлын хэсэг бол ажиллах бах. Би бол ховдоо бас дөрөв Батбаатар гишүүн хэлж байна. Ажлын хэсэг байгуулагдвал ажлын хэсэгт бол орох бас юм саналаа илэрхийлэх юм бодолтой байна. Тэгжээс бас энэ дээр ажиллана гэсэн юм бодолтой байна. За тэрнээс гадна сая бас гишүүд маань хэлж байна. Бид зөвхөн одоо энэ хуулийн хүрээнд бол гишүүнээс нь төтгөлзүүлэх асуудлыг ярих уу? Цаашдаа энэ хэрвээ төтгөлжлээ ихэд татгалзлаа ихэд парламентын үйл явцыг парламентын спикер буюу дарга нь одоо хэрхэн удирдах хэрхэн чиглүүлэхтэй холбоотой энэ асуудлыг нарийн одоо тодорхойлж оруулах ёстой шүү гэж байна. Энийг бид бас ярих ёстой хаа гэж байна. Бас л дараа нь одоо шинэ түүхий хууль ийжлээгээд араас нь явдггүй баймаар байна гэж байгаа юм. Хамгийн ойрын жишээг та бүхэн мэдж байгаа шүү дээ. Бид 2 хоногийн өмнө хэлжлээ. Одоо аймаг нийслэл дүүрэг одоо сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн хуулийг бид өөрснөөс болоод өнөөдөр асуудал үүсгэсэн сууж байгаа шүү дээ. Үндсэн хуулийн зэцээр маргаан өсөд үндсэн хуулийн зэц бол нэг хуулийг зөрчөөгүй нөгөө хууль нь бол асуудал үүсгэсэн гэж байгаа юм. Тэгэхээр ийм хууль гаргахгүй тулд нарийн судалж яаж бид нар энэ асуудлыг ярих ёстой гэж бодож байна. Ингээд мэдээж хэрэг энэ асуудлыг хэлцэхийг бол дэмжиж байна. Гэхдээ нарийн хэлцэж бүгдээрээ тал талаас нь одоо нихур ажиллаж энэ хуулийг бол одоо яах вэ гэдэг шийдвэр гаргах хаа гэж бодож байна.